Манай орны хувьд 5 хүртэлх насны хүүхдүүдийн дунд А-амин дутагдал өндөр хувьтай байдаг байна. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн судалгаагаар нийт хүүхдийн 60% нь А-амин дутагдaltaй байна гэж гарчээ. Энэ нь Монгол хүүхдүүдэд цаг агаарын болон хэрэглэж буй хүнсний бүтээгдэхүүний нэр төрлөөс хамаарч А-амин зайлшгүй нэмэлт бэлтгэл хэлбэрээр авах шаардлагатай байдаг. Тиймээс хүүхдийг А-амин дутагдлаас сэргийлэхийн тулд улсаас жилдээ 2 удаа өндөр тунтай А-амин үнэгүй олгодог. За тэгээд энэ одоо Монгол улсын өвчлөл, бага насны хүүхдийн өсөлт хөгжилт, хооллолтын байдал энэ бүхнийг үндэслээд бол Монгол улсын засгийн газраас 5.1-р саруудад төрсэн ээжүүд болон одоо 5 хүртэл насны хүүхдийг бол А-амин уулгах арга хэмжээг зохион байгуулдаг. За яагаад 5 сар сонгож ийн гэхээр зэрэг 5 дугаар сараас эхлээд удирдлагын байдалтайгаар одоо 1-р хүнс бүтээгдэхүүний чанар муудна. Тэгэхээр амин хангах шаардлагатай. Нөгөө талаасаа бол 5 дугаар сар маань одоо ингээд хаврын сүүл сар, дээрээс нь одоо зуны саруудад бол хүүхд маш эрчимтэй өсөж хөгждөг, тийм ээ. Тэгэхээр зэрэг одоо энэ өсөлт хөгжилтөнд нь бэлтгээд мөн А-амин сайн хангаж өгсөй. А-амин хангалттай байх юм бол бусад амин эрдэсүүдийн шимэгдлэх сайн байдаг. За дараагийн нэг шалтгаан нь болохоор зэрэг 100 болонгод одоо элдв янзын гидсний өвчин суулгалт халдварууд маш их ихсдэг. Тэгэхээр зэрэг хүүхдийн одоо А витаминаар хангалттай байснаар зайлшгүй салцтын хамгаалах чадвар бас нэмэгдэж, басын суулгалт өвчнөр өвчлөх, суулгалт өвчнөр хүндрэх нэрслийг бас бууруулах ийм зорилгоудад өгж байгаа юм. За 11 сард яагаад сонгож өгдөг вэ гэхээр зэрэг өвөл болоод хөвдөрн хүүхдийн дархлааг дэмжих хэрэгтэй. Тэгээд дээрэс нь нарийн салцтыг сайн одоо хамгаалж бичүүлснээрээ одоо амьсгалын замын халдварт өвчнөөс одоо хамгаалах, хүндрэлээс сэргийлэх энэ одоо зорилготойгоор ингэж одоо жилд 2 удаа сонгож өгдөг байна. За энэ жилийн хувьд бол А-амин хангамж их сайн байгаа. За төрөх тасагт төрсөн ээж болгонд бол А-амин уулгадаг. За энэ нь бол яг бас төрийн бодлогын хүрээнд бол яг төрсөн ээж зориулаад байгаа биш. Тэ хэдийгээр төрсөн ээж ууж байгаа ч гэсэн одоо мөн чанар нь бол эхийн сүгээр дамжуулаад 6 сар хүртэлх насны хүүхэд маань А-амин хангалттай хэмжээгээр авах энэ бодлого тулгуурлаж бол одоо төрсэн ээжүүдэд ингэж А-амин уулгаж байгаа. А-амин дутагдах хүүхдийн өсөлт хөгжөлөд дархлаа цус төлжилтөд муудаж арьс саст хуурашдаг. Мөн нүдний эвэрлэг бүрхөвч гэмтэх эрсдэлтэй байдаг. А-амин уулгахдаа анхаарах нэг зүйл нь хүүхдээ өндөр тунтай D амин өгч байгаа бол 21 хоног хүүхдээ өгөхгүй завсарлаад дараа нь А-амин уулгах хэрэгтэй юм а. Учир нь А болон D амин давхарлуулж явбал нэгнийхээ өвчтгийг дардаг учраас доод тал нь 21 хоногийн зайтай уулгах хэрэгтэй. Хүүхдээ ямар амин эрдэс өгөхөө мэдэхгүй байгаа бол тий байдаг болвол одоо энийг заавал авч өгөх хэрэгтэй. Тэгээд эцэг эхүүд минь за хүүхдээ витамин өгсөн гэж нэг хэсэг нь болохоор за яг ямар витамин өгч болох юм бол гэж эргэлзээл сонголтоо хийж чадахгүй явсаар хэтэл маш их хуусааг алдж идэг. Нэг хэсэг эцэг их нь болохоор сайн гэж хэлсэн болгоныг л хүүхдэд авч өгч идэг. Тэгэл одоо энэ өсөлт хөгжилтийг дэмжих найрлагатай витаминуудыг хүүхдэд маш их өгөх нь бас их буруу гэж байгаа юм шүү дээ. Тэ? Одоо хүүхдийн одоо физиологийн өөрчлөлтүүд бий болгодог. За тэгээд нөгөө насндаа явж их шатлалууд нь алдагддаг. Тэрнээс гадаа сэтгэл зүйн шалтгаалаад сэтгэл зүйн онцлогт нөлөөлнө, биологийн хөгжилд нөлөөлнө, тэ? Нэгэн тал өсөлтийг хурцсаж байгаа юм чинь тэрийгээ дагаад бусад биологийн процессууд нь бас өсөд хурцсаад явна гэдгийг манай эцэг эхүүд ойлгодог. Тэгэхээр зэрэг ер нь бол хүүхдүүдэд яг оновчтойгоор цөөхөн тооны одоо зайлшгүй шаардлагатай витаминыг өгөх ёстой. Хэрвээ одоо тодорхой заалтгүйгээр одоо витаминыг уулгая гэж бодож байгаа бол олон найрлагатай аль аль нь бага тунгаар савлагдсан витаминыг өгөхийг зөвлөдөг. А-амин уулгаснаар хүүхдийн нүдний хараа, мэдрэлийн үйл ажиллагаа, арьс састыг хамгаалах, дархлааны системийн хэвийн үйл ажиллагаа, өсөлт хөгжлийн хэвийн үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Ялангуяа төрөл бүрийн амьсгалын замын халдварт өвчин, улаан бурхан, салхин цэцэг болон суулгалт өвчнөр өвчлөх, хүндрэл гарах эрсдлийг бууруулдаг байна. Тиймээс эцэгчүүдийг 6 сартаагаас 5 хүртэлх насны хүүхэдтэй А-амин заавал уулгахыг мэргэжлийн зөвлөлөө.